Хаалган байдлыг чинь хардаг болох гээд л хамаг сарианууд чинь ирж байгаа гэж л бодож байгаа. Сонсдог гэж ихтэй хэрнээ сонсоогүй мэд амьдрахсад. Цохилдог зүрхтэй мөртлөө зүрхгүй юм шиг оршуулж. Амьдралыг мэдэрдэг мөртлөөс амьдарч байгаагаа анзаархаа боловсод. Амьдын тамд хэвтэж байгаа мөртлөөс түүндээ байгаагаа ч мэдэхгүй шүү дээ. Монгол л гэж байна. Монгол байх олбодож биштэй гэж бодох нь биш үү? Төх толбонд утга учир өгөөч. Үнэн хөрс тэтэлгийж улаач нэрэнд баригдах хүсэлгүй л явна. Улаач гэдэг нэрийг сонсохдоо айцан дургсад шүү. Тэдний амьдралд хүний зовлон бархаас өөр ажил байдгүй учраас тэр өөрийн зовлонгож бараж дийлэхгүй байхад юм бас тийм зовлон бэ гэж бодох л доо. Тэгэж бодохоор ч айлгүй л дээ. Тийм үстэй. Гэтэл тэр бусдын зовлонг өөртөө тээжхэд буцах замгүй болж хаад. Хүсээгүй хүсэл өөрт нь орж ирж хүслийг нь төлөө зүтгэн гэдэг чинь энэ амьд байгаа хүслийн билүүл гэж амьдардаг хүмүүний хувьд хүсэлд нь нийцгүй зүйл шүү дээ. Тийм үү? Ямар нь тэгээд энэ албыг хашиж ямар нь сайхан хуван хичээж хуудугаан үрж авдаг юм дээ. Завх ястай юм уу бид? Бид ч гэсэн хүнштэй жаргах хэрэгтэй гэх үү дээ. Хүн байхыг хүсэгчэд хүний амьдралаас илүүтэйхийг тэхийг хүсэхгүй яаж бодсон. Тэнгэрийн амьдралаар амьдарч Тэнгэрийн хүсэлд нийцэн гэдэг чинь өөрөө тэртээ бүх хүслэн хоёж энэ биений эзэн эрхийг энэ дотоодод орших эзэн тэнгэрт даатгаж байгаа л хэрэг шүү дээ. Тэнгэр өөрөө түүнийг нэгэнтээ эзэндэх цагт Тэнгэр болохыг л хүсэн шүү дээ. Улмал Тэнгэр л мацуулж улмал их сорог тоонд өгөх болно доо. Хөрсөн төвшнөөс ахиулж үлдэхийн тулд шүү дээ. Өнөө Тэнгэр. Дэхийн тулд та нарыг сум мэдээж нь харваж буухцыг хүртэл хүчилж чадхаасаа чадахгүйгээ дуутахаа хориглож чадна гэдэгт нь итгүүлэхээр дотроос чинь итгэл тэлгэж байгаа шүү дээ.